Hi guys, энэ бичлэг та дөрвөлгүй өнгө татхаас цуцгалдаг. Лайк болоод саба дараарай. За, окей. Одоо Mobster гэдэг YouTube хуудас энэ Mobster гэдэг YouTube хуудас руу ороод иш орно. За. иш орно. иш орсны дараа. За, иш орсны дараа линк энэ дээр байхгүй шүү guys. Description дээр байхгүй. Энэ юунд дээр байгаа даа. За, коммент дээр GTA 4 орон. За. Бид орж байгаа биз? За, окей. Одоо иш орно. Ингээд за, одоо энэ дээр за янз бүрийн сайт мэдгүй л. За, одоо иш ороод 18 секунд хүлээн. 18 секунд хүлээн. Окей. 18 секунд хүлээн. За, одоо хамгийн доошоо нуцаад. За, ингэ хүлээцгээе. Энэ сайтаас бол энэ сайтыг хулиг сайт гэж басаж болохгүй. Жинхэнэ сайт шүү. Миний чатад үгүй. Ингээд контрол энэ дээр наваад no control гэдэг дээр ороод click here restore дахиад зарна. Одоо энэ дээр секунд бикуд гажиргүй байгаад одоо жоохон хүлээн. Хүлээгээл болоо. Жоохон хүлээн. Бас жоохон хүлээн. Ингээд контрол гараад ирнэ. За, контрол гэдэг дээрээ дараад. За. No control. За. За, click here дахиад энэ дээр дарна. Одоо энэ дээр секунд хэмжиж байгааз. Тэр хоёр дээр л жоох асуудал байгаа шүү. Хоёр дахь тэр step гэсэн дээр. Хоёр дахь step-ийн дээр л жоох асуудал байгаа шүү. За. 3 2 1 За, одоо энэ дээр бол дарахгүй. Нүү. Харин секунд тусгаар get link дээр дарна. Доорхох нь ингээд л жоо. Тэгэд доорхох дээр дарна. Окей. Ингээд дарлаа. За, одоо энэ дээр ийм багаж ийм. За, энийг татаж авч дуусаад одоо энийг татаж авч дуустал нь үлдэн 11 ГБ-ийг. За, 11 ГБ-ийг татаж авч дуусны дараа ингээд. За. Иш ороод нэг ийм байгааз. Яг ийм байгаа. Gaming.com. За. Окей зэ. Одоо иш орсны дараа одоо Verara задлж эхлэе гэсэн. Verara задлж чадахгүй үсээ түр нааш анхаарлаа хандуулаарай. Одоо иш орохгүй шүү. Нүү. Иш орохгүй. Энэ дээрээ дараад кликер энэ дээр дарна. Set to. За. За.
Ингээд одоо задлж дуустал хүлээнэ л гэсэн. Одоо ингээд задлж байгаа биз? За ингээд задлж. За вэрээрээ задлж дууссан зэ. Тэгэхээр ийм фолдер гараад ирнэ. Ийм фолдер. Ийм фолдер гараад ирнэ зэ. Та Grand Theft Auto GTA 4 гээд Grand Theft Auto 4 гээд за ийш нь одоо орон зэ. Мэдээч хэн болсноо энэ орно шүү дээ. За байж байгаа. За та илүү бодиттой үзүүлэх гэсэн бодож татаж авахд арай болоогүй юм. Тэгэхээр шууд үзүүлчихье. Одоо ийм текст байгаа. Тэр дотроос ийм текст гарч ирнэ. Одоо энийг транслейтер орчуулад транслейтер орчуулсан юм хэлээ. Транслейтер орчуулад за одоо та 4 гэсэн фолдер руу орно. Текстний дараа ийм юм байгаа. Яг ийм лаунчер. Ийм лаунчер байж байгаа. Тийм болно. Ийм лаунчер. Яг лаунчта 4x гэсэн. За одоо энэ лаунчер руу орон зэ. Энэ лаунчер руу шууд ингэж орсон. Ингээд за ингэж эхэлнэ. Одоо шууд дэлгийц харуулаад явна шүү. Энийг жоох буруу заасан байх шүү guys. Энийг ингийн байна. За энэ лаунчер штэ. Энэ лаунчер руу би мэдээ буруу заагаад тавьчихсан. Одоо маусныхаа баруун талд дараад ийм гарч ин зэ. Тэгэхээр open-ы доор байгаа Rhinos Illustrator ийш орно зэ. Ийш ороод за одоо ийш ингэж орно. Саяных шиг гарч ин. За одоо ийм гарч ин зэ. Эндээс яах хэрэг байхгүй шууд yes дээр дарна. За окей. Хай. За ингэж орчих та. За одоо ингэж хүлдээн. Зүглэнэ. За. За. За окей. За энэ үрээд бичлэг дуусч байна. Тэгээд анхаарал татсанд баярлалаа. Тэгээд лайк болон саба дараарай. Тэгээд түр баяртай guys.